tu m'as dit au début 12, je vais le faire 12, tu vois. C'était ça le mental. За бүгдээрээ сайн уу? Анхаад 2 сая фитнесээ хийчээд ороод ирлээ. Тэгээд анхаа дээр жоохон компьютер дээр суух ажилтай ингээд харин тэр хооронд нь би банана шейк хийд юм уу гэд байж гэн. Тэгвэл бит хоёр өдөр шууд ажиллаад харчаад тэгээд орж иж нэг жоохон юм идчихээ. Тэгээд фитнесийн маань цаг 1:30-аас фитнесийн багштайгаа исэн болохоор яарад гараа явцсан. Тэгэхээр жоохон өлсөд байна. Тэгээд нэг жоохон шейк хийж уцгаая. За манад энд ванильтай суп байна. Гүцэлцэн байна. Банана. Окей. За анхаад 2 банантай гүзэлцэнтэй шейкэнд юу н айгуу дуртай. За банана эхлээд хийгээд яарсан үед бол газ шейк хийгээд уучаар маш амархан бөгөөд тэгээд дээрэс нь юу яадаг те гой өлсөгдөхгүй уяг 2 банан ичээ. Хөвчлээ ер нь хөлдөө гүзэлцэн хэрэгэлдэг. Тэгэхгүй бол гүзэлцэн яг нэг тийм шинээрээ хөлдөөгөөгээрээ байхаар аваад дорхноо моцчих гаддаг. Тэгээд ер нь хөлдөө жимсүүд шейкэнд аягүй ашигладаг. Бананы ч гэсэн яг заримдаа ингээд муудах гад ирэхээр нь хөлдөөгчөндөө хийчдэг. Тэгвэл муудгаж хайж яснаас дараа нь ингээд шейк хийгээд орчвол амар идэг те. За ингээд гүзэлцэн хийгээд за ойрд жоохон өтгөтөд байгаа. Тийм болохоор юм юуны үр хийчээ. Монголоор энэ одоо юу гэм бол майлангийн үр гэл ээж тэгэдсэн гэтээ юуны үр гэдэг юм бэ мэдгүй ямарчсан юм жижиг бор үр хийчээ. Тэгээд нэг жоохон сериал хийчээ. Тэгвэл илүү уюг болно шүү дээ те. 2 3 за ингээд ийм ванильтай тэгээд сожа сүү хэрэгэлчээ. Тэгээ энийг хийчихээр ванильтай сүү ерөнхийдөө айгу тийм гоё амт оруулаад өгчдөг. За тэгээд ингээд шейк маань бэлэн боллоо. Нэлээд гоё хөтгөн болсон байна. Гэт. За ингээд шейк бэлэн болсон. Юусе юу юм бэ? 3 минутын дотор юм уу? Бэлтгэл ажилтайгаа 3 минут. Тэрнээс бол 40 хэдэн секундын дотор миксер маань ажиллаад тэгэл бэлтцсэн милк шейк маань бэлэн болж байна. Тамсаа. Амар гоё юм. Гоё гүзэлцэн банан хоёр нийлэхээр амар гоё. Тэгээ жоохон ванилийн сүү амтагтаад тэгээд жоохон сериал ийцэн болохоор ингээ гоё өтгөрөөд анхаа цагаан сар хавын уулууралд болдог. Цагаан сараар ах мат настай дээр очиж зоргодог. Цагаан сараар бэл өмсдөг. Аль бүр тав гин идэ заастаг. За баярлалаа. За цагаан сар болохоор
Нөгөө өвөл, хавар, зун, намар гэж ихэнх дөрвөн үйлдэлээс ямар үйлдэлт нь болдог гинэ? Хавар. Хаврын үйлдэлт болдог баяр юм. Тэ. За тэгээд цагаан сараар ахмад настан дээр очиж болдог. Цагаан сараараа дээл өмсдөг юм уу те? За байж байна. Та нар энэ жил битүүний өдөр ямар хоол хийж идсэн гинэ? Бууж, хоошоор, мах. Чанса. Чанса. За тэгээд арсуугаар хамгийн дуртай хоол нь болохоор бууж. За. Шинийн, нэгний, өглөө, эрт, эн, босож, ав, ээжтэйгээ зоргоод, хоол, цай, идээд. Өвөө эмээг эндээ залгах гэж очижсэн юм байна тийм үү? Тэгээд эмээ өвөө нь арсууд бэлэг өгсөн юм байна тийм? Эдэгтэй happy. Тийм биш үү? Арсуу. Ямар биш өгсөн? Би бата санахгүй. Арсуу мартчих. Цагаан сар бол хамгийн гоё баярлаа. Вау, энэ арсуугийн дээл ямар гоё дэвээ. Хамтдаа гоё зогч ийнэ энэ өвгөө. За бүгдээ сайн уу? Сая дэлгүүр жоохон хисэж агаад ирлээ. Тэгээд жоохон ядарчихлаа. Би болохоор ерөнхийдөө тийм дэлгүүр хисээд идэг төрлийн хүн ерөөсөө биш. Үнэхээр хэрэгтэй зүйлүүд гарах юм бол дэлгүүр яваад тэрийг авчдаг. Тэрнээс нөгөө нэг зарим хүмүүс гоё ингээл зүгээр гоё дэлгүүр хисэж гоё кайф авдсан штэ тий. Надад болохоор техник сонирхол лээдгөө. Яа тэгэхээр ингээ жоохон дэлгүүр орохоор бараг ядраа авчдаг. Тэрний оронд би ямар ч ачаа бараагүй нэг жижигхэн цүнх хүрээл тэгэл нэг юм уу хоёр дэлгүүр ороод тэгээд бараг илж гоё хоол унд идээд кофе мофи уугаад явчихвал надад бараг илүү гоё идэг. Гэтэ бас өнөөдөр бүр зайшгүй шаардлагатай хичээл орох төхөөд тэгээд хүүдээ хідэн хувцснууд авах хэрэгтэйсэн болохоор дэлгүүр орчоод ирлээ. Арсуу нөгөө хувийн сургууль сурдаг болохоор сургуулийн цаанаасаа бүх хүүхдүүдэд яг ижлэхэн үзэг, харандаа, баал, дэвтэр, ном ингээд гаргаад өгчтэй юм байлээ. Харин эцэг эхчүүд нь болохоор хэдэн төгрөг болсныг энэ дараа нь ингээд шилжүүлцдэг. Энэ жил бас яг тэгнэ гэсэн. Тийм болохоор арсууд одоо хичээлийн хэрэгслүүд бол бэлдсэнгөө харин хідэн хувцснууд л бэлдлээ. Хувцснууд гэжтэй нэг ганц нэг хэрэгтэй байсан юмнуудыг авлаа. Бид нэг 2 сар тутамд ерөнхийдөө нэг арсууд нэг өдөр гараад нэлээд бөөн хувц авчдаг. Өнгөрсөн сар арсууд болохоор бас нэлээд хувц авсан бөөндөөд. Тийм болохоор нэг хувцсны ол нөх амар хэрэглээ байсангүй ганц нэг яг хэрэгтэй гэсэн юмнуудыг би яваад дэлгүүрээс авчаад ирлээ. Тэгээд бүгдээрээ unboxing гоё хэлцгээе. За энд болохоор арсуу энэ жил цүнхээ солих гэж байгаа. Нэг хөөрхөн цүнх аваад ерөнхийдөө ийм нөгөө хавтас багт хууц ийм хэмжээтэй дөрвөлжиндөө цүнх аваарай гэж тэгжсэн. Тийм болохоор нь ийм яг ийм хавтас багт хууц хэлбэртэй ийм дөрвөлжин цүнх авсан. Тэгээд энэ нь болохоор аюу хөөрхөн бас ингээд үүрэхэд эвтэйхэн. Эндээ нөгөө нэг ийм мөрийн өвдгөөд ахааргүй тийм гоё хосортой. Дээрээс нь бас энэ деталь надад аюу таалагдсан. Энэ нөгөө хүүхдүүд ингээд цүнхээ ингээд тавиад ахаар ирмгүүд ерөнхийдөө ингээд нөгөө халцарч малцарчаад тэгсэн чинь болохоор цаанаас амар гоё бүхэлгөөтэй, бэхэлгээтэй эндээ яг тийм болохоор бас бат бөх ээж магадгүй гэж дод нэг 2-3 жилдээ өөрөвлчих хэвэц цүнх байх гэж бодож авсан. Тэгээд энэ нь болохоор 80 евронд авсан энэ цүнхийг. Тэгээд энийг болохоор онгойлгоход бас аюу амар юм байлээ. Шууд ингээл онгойлгох чинь урдаа болохоор нэг ийм цахилгаантай. Энэ хоёр доо жижиг шажиг юм аа чинь. Ой happy. Тэгээд
дундаа болохоор нэг л ийм таслахаатай юм байна. Тэгээ энд нь одоо хэрэгтэй одоо цаас мас юу гэдэг те тиймэрхүү юмнуудыг энд нь хийгээд тэгээд урталт нь мэдээж дэвтэр артталт нь бас нөгөө нэг хавцыг хийх ах. Тэгээд бас нэг таалагдсан зүйл нь болохоор эндээ өөрөө шугамтай байсан ийм уян хатан ийм шугам байлээ. Тэгээд энэ нас аягүй хөргөн таалагдсан. Тэгээд энэ дотроо энэ цүнхнийхаа энэ саунд өөрөө хийчих юм бэлээ. За тэгэл ингээл тагчна. Тэгээ эндээсээ бас ингээ бариад явцсан ч олон эсвэл үүрээд явчих олон. За эндээ бас дахиад нэг таалагдсан зүйл нь болохоор эндээ нэг ус хийчих тийм усны саунд одоо хийх тийм карматай байсан. Тэр нас аягүй таалагдсан. Тэгээд аягүй гоё тийм метрал сайтай. Тэгээд урдаа нэг юм жижиг карматай. Тэгээд энд нь ингээд магадгүй салбитик гэднээр нь хийчих болно. Тэгээд надад болохоор хамгийн их таалагдсан болохоор өнгөн байсан. Нэх гоё тийм юун дээр ч тохирох үйц тэгээд хит өнгөлөг биш. Тэгээ бас яг бас бараа юм уу гэхлээр үгүй. Тэгээд аягүй хөөрхөн өнгөсөн болохоор энийг сонгож авсан. Тэгээ аягүй хөөрхөн цонх хагаад тэгээ нэг арсгийн эмээ өвөө хоёртой цонх дэлгүр гэсэн болохоор эмээ өвөө хоёр нь бид хоёр цонхыг аваад өгчээ гэсэн. За тэгээд эмээ өвөд баярлаа. Гой цонх байна. Арсан цураарай. Тэгээ энд нь болохоор би удахгүй ингээд нэрийг бичээд хийчээ. Эндээ нэрийг тэгээд ангийн, сургуулийн, гэрийн хаягийн бичиж болох юм байлээ. За тэгээд ийм хөөрхөн цонх сонглоо. Тэгээд энийг эмээ өвөө хоёр авч гисэн. Баярлаа. Тэгээд Арсан маань энийг хэдэн жилдээ өөрч хахаа. Арсан яг анх хичээлд бас орохт нь мөнгөө юм нэг аягүй хөөрхөн Мики Маустай цонх авч өгчээсэн. Тэгээд тэрийг энэ жил салахгүй бол одоо арай жижигдээд нөгөө хавтас орохгүй байсан болохоор тэгээд цонх авах шаардлагатай болмоос энэ цонх авсан. Гоё агаад. За. Тэгээд сургуулаас нь ганц л зүйл аваарай гэж гуйсан. Тэр нь юу байсан бэ гэхлээр за ингээд энийг энэ доторч. Тэрний юу байсан бэ гэхлээр тэмдэглэлийн дэвтэр. Тэгээд ерөнхийдөө энэ тэмдэглэлийн дэвтэр дээр нь ингээд нөгөө гэрийн даалгавар эднэрийн ингээд тэмдэглүүлэх хэрэгтэй байгаа гэд тэгээд нэг хүүхдүүд тэмдэглэлийн дэвтэртэй байх юм бол айгүй зүгээр юм гэж хэлсэн. Тэгээд Арсуу энэ Google-ийг үзэх дуртай ингэсэн. Тэгээд өөрийнхөө Google-тэй баатрын цорогтой дэвтрийг сонгож авсан. Тэгээд энэ хөрхмаад за ингээд нэг тэмдэглэлийн дэвтэр нэг цүнх хоёр бэлдсэн. Тэгээд бусд нь болохоор сургуулиас цаанаас нь бэлдэнэ. Окей. За дараагийн зүйл маань болохоор та юу байгааг барыг таачих шиг боллоо. Тэгээд энэ болохоор Adidas-ийн Samba гэдэг загварын пүүзнаа юм кет. Тэгээд өнгөний хувьд болохоор юм цагаан энэ өнгөрөө юм саарл илгэн оруулахтай ерөнхийдөө энэ классик өнгийг авсан. Тэгээд нодлон болохоор миний төрс өдрөөр анхаа бэлгэлсэн надаа тэгээд би бараг тэр пүүцтэй босноосоо хойш бараг өдөр алгасаагүй өмссөн баха. Нодлон намар авч өгөөд өвөлжингөө өмсөөд хавар өмсөөд сая 100 бол бас оройдоо ч юм уу заримдаа өдрөөр ингээд өмсөөд тэгээд одоо миний энэ самба пүүз бол бүр үнэхээр сайн өөрөө ашгаа надаа гаргаж байгаа. Тэрийг бараг авснаас хойш би баргалж бусад гутлуудаа нэх өмсөөгүй. Тэгээд бүх юм дээр зогцдог. Тэгээд дээрэс нь хүлд маш хөвтэйхэн, айгүй хөөрхөн. Тэгээд өөрөө тэр пүүзэнд амар дуртайсан болохоор энэ пүүзний яг Арсууд таарах арцмаар эрхийг хүлээжсэн чи хүрээд ирсэн байлээ. Тэгээд энийг авсан амар баяртайгаа. Тэгээд хүүтэйг адилхан пүүзтэй. Энэ зун Арсуугийн хүл айгүй хурдан том болоод тэгээд уул нь би сая хичээл амархаас өмнө 2 пүүз авч өгсөн чинь тэр хоёр нь ингээд өмсгөр тулаад байна гэд тэгээд заашгүй пүүзнүүд авах шаардлагатай болоод тэгээд 29 арцмарын ийм пүүз нэгийг авсан. Тэгээ энэ бол амар таалагдчихж байгаа. Арсууд нэх амар таалагдаагүй. Гэтээ за авчи гэсэн баг миний хүслээр авсан баха. Энэ пүүз 29 арцмарын нэг пүүз авсан. Тэгээд дахиад нэг пүүз авсан. Неплансын пүүз.
Тэгээ энэ хоёр ээжний пүүзтэй айлахгүй бол бүх пүүзнүүд нь багцсан. Тэгээд энийг нь болохоор би өдөр тутамдаа самбаг нь ерөнхийд нь өмсүүлээд энийг болохоор заримдаа зааланд өмсүүлдэг юм уу гэж бодож авсан. Тэгээд ийм Neplans-ийн 1906R гэсэн загвар нэмэн. Тэгээд 530-ыг авъя гэж бодож исэн чинь яг харсан чинь энэ нь хүр харагдаад тэгээ энийг авцсан уул нь би 530-ыг авъя гэсэн зорилготойгоор дэлгүүрөөр орсон боловч яг очиод бол энийг авчлаа. Анхаа 530 өмсдөг байхгүй. Тэгээ би нэг адитасын пүүз надтай адилхан, нөгөө 530 наавтайгаа адилхан болог гэж бодсон чинь яг цагаад болсон чинь 1906 нэлээд гоё харагдаад авсан. Тэгээд цаадах чам ерөнхийдөө амралтын өдөр болон энийгээ тэгээд ээлжиндээ өмсчин гэж одоод ингээд 2 пүүз авсан. За тэгээд нөө өнгөрсөн сар болохоор нилээдгүй хувц авсан байсан болохоор нөх амар хувц хэрэггүй. Гэтэ яг одоо ингээд нөө удахгүй намар болох учраас арсууд яг ийм намрын күртгүүд нөх их байхгүй бас жоохон багц хийцэн болохоор би ийм ногоон өнгөтэй. Тэгээд ийм гадна талын материал нь ийм зүгээр ийм даавн жоохон бирзентэн гэх юм уу. Тэгээд дотроо айгүй гоё ийм зөөлөн юутай ийм материалтай ийм энгийн ийм цуван юм шиг ийм күртэг авцсан. Тэгээд өглөө оройны сэрүүнд тэгээд хувцсан дээрээ өмсдөг гэж одоо ийм юудэнтэй энийг авсан. Тэгээд энэ маань амар хөөрхөн 40 евроноос хямдраад 20 евро алцсан байсан. Тэгээд авчлаа. Нэг ээлжиндээ өмсөг гэж одоо. Тэгээд энэний дэлгүүр нь болохоор Tap Alloy гэдэг нэг дэлгүүр байдаг. Хүүхдийн хувцсны дэлгүүр. Тэгээд энийг авсан. Дээрээс нь ганц нэг цамц авсан. Тэгээд энэ цамц нь болохоор Tap Alloy-ийн бас ийм over size стилтэй. Тэгээд нэг ийм зүгээр цэнхэр саарлан өнгөтэй. Айгуу гоё ийм даавн гоё материалтай юм байлээ. Материал надад амар таалагдсан. Тэгээд нэг ийм over size-ийн цамц авсан. Арсуу ерөнхийдөө ийм юудөнгөө ийм энгийн цамцуудтай айгуу дуртай. Тэгээд over size миний үед айгуу хөөрхөн цогтөг болохоор нэг цамц авсан. Тэгээд дахиад нэг цамц болохоор H&M-с нэг ийм NASA зурагтай зүгээр ийм юудэнтэй ийм цагаангийн цамц авсан. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө оройн сэрүүн болон өглөөн сэрүүнд өмсөг гэж одоо давлаа. Тэрнээс манай энд бол ерөнхийдөө 10 сарын дунд хүртэл нэх амар сэрүүн ороод идэггүй. Ерөнхийдөө нэг зузаан цамц өглөө оройд өмсчихэд боломжийн байдаг. Бүр дарах гэдэг юм бол энэ ногоон өнгийн күртгэ өмсөг гэж одоо давчлаа. За тэгээд ингээд Арсуугийн хичээлийн бэлтгэл нэг цүнх 2 пүүз тэгээд 2 цамц нэг күртэг цов гэх юм уу авчлаа. Тэгээд өнгөрсөн сар болохоор Арсууд нилээдгүй өмөд подолк шорт эднэр авсан байсан болохоор тэд нар хэрэггүй гэж үзээд эдгээрийг авчлаа. Тэгээд ингээ болоо. Хичээлтэй нам өстэй өнөөдөр.
бас ясны үдээс. Тийм. Чамаар апиа үзчих. Одоо байхгүй. Окей. Нэрмэн. Бицэж. Хай. Юм яахад. Энд л миний юу хараач. Ийм том агаа болж байгаа байхгүй юу? За яг зүгээр дотроо хичээл. Арсаг төр одоо хичээлд явах гэж байна. Happy karate байна. Арсаа амар хөөрхөн болцоогоос. Гоё харагдаж шүү дээ нөхөө. За хичээлд яваа. Bye. Тэжгүй юу? Хэлэхгүй байгаа мó. За ээж нүргэ аваад. Өвлө. Цүнхээ дэлгүү жоох хөхтэй. За сая арсуугаа хичээлд нь оруулж өчөөд гараад ирлээ. Тэгээд зөндөө хүүхдүүд маш баяртайгаар өнөөдөр хичээлдээ эрцгээж гэн. Тэгээд айгүй хөөрхөн эцэг эхээ хөтлөөд шин гоё хувцснууд өмсөөд амар баяртай бас дээрээс нь сандарсан мэдрэмжтэй хүүхдүүд айгүй их байна. Тэгээд хараад айгүй гоё санагдлаа. Хичээл орохоор цаанаа л нэг гоё те. Гэл бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг амар гоё мэдрэмж төрдөг. Тэгээд арсаа маань сая ангийнхаа яг хуучин хүүхдүүдийг хараад айгүй өөрхөн сайн уу сайхан амарсан уу гэд ярьсан. Шинэ хүүхдүүдтэйгээ болохоор жоохон тийм итсэн байртай ингээ харьцчихлээ. Тэгээд ээжээ би ингээд хичээдэн гэл хөрх амт миний араар ороод тэгээдсэн би зүгээрээ миний хүү өнөөдөр ингээд эхний өдөр явахгүй ингээд найзуудтайгаа гоё дасаад тэгээд найзуудтайгаа тоглоод ирэхээр айгүй гоё байх болно гэсэн за гэл инээж байна. Тэгээд өнгөрсөн жил болохоор анхаа бид хоёр хүүгээ хамтдаа хичээлд нь хүргэж өгчээсэн. Тэгээд энэ жил анхаа маань ажилтай. Тэгээд өглөө би сэрээд хүүгээ ганцаараа хүргэж өгчөөд одоо ингээд ажил руугаа орох гээд байж байна. Тэгээд нэг зүйл санагдлаа. Хамгийн анхны жил бас анхаа ажилтай. Тэгээ би хүүгээ ганцаараа хүргэж өгчээсэн. Тэгээ арсууны 3 настай жоох хүүхэд ингээл цүнхээ өөрцөн ингээл хаач мэдхгүй ингээл хөрх амтай багшаагаа дагаал анги руугаа орж исэн. Тэгэд ингээд ээжээ ингээд баяртай гэд ингээд үлдчихсэн ингээд хараад би бүр ингээд амар уйлаад тэгээд ингээд буруу хараад бүр нулимсаа арчаад гэрлүүгээ харж исэн. Тэгээд тэр үед дөнгөж зайныг санаанд орлоо. Тэгээд одоо л харьцангуй гайг болсон байна. Тэгээд хүүгээ хичээлд нь ороход нь ингээд одоо л инээгээд баяртай гэж хэлж чаддаг болсон байна. Анх удаа бол бүр ингээд уйлал явж исэн. Тэгээд тэр мэдрэмж бодогдоод нэх гоё хэлмээр санагдаж байна. Тэгээд хүү маань аягүй хөрхөн том болчихжээ. За тэгээд бүх хүүхдүүдтэй хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Бүгдээрээ амжилттай суралцаарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ зуны амралт маань бас маш хурдан өнгөрлөө. Ер нь цаг хугацаа айгүй хурдан өнгөрч байна. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Хичээлээ сайн эцгээгээрээ хүүхдүүдээ. Дээрээс нь эцэг эхчүүд маань ажил төрлөө сайн хийгээрээ. За тэгээд би одоо ажил руугаа орлоо. Баяртай.